Та бүхэн сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд бүрэлдэхүүн өвсөн багшийн заасан шигнэ буюу төвдийн уламжлалт шамата бясалгалыг танилцуулж байна. За ингээд хичээлээ эхлэхэд эхний хэдэн минутыг би танилцуулах хийхэд зарцуулдаг. Яагаад гэвэл энд өнөөдөр шинээр ирж байгаа хүмүүс байж болох учраас буддизмын ерөнхий танилцуулгад хэдэн минут зарцуулъя. За буддизм гэдэг ярихаар бид 3 зүйлийг ярьдаг. Суурь, мөр, үр дүн гэсэн. За буддизмын суурь нь байгаль, зам нь бид өөрсдөө буюу бидний сэтгэл, үр дүн нь бид байгальтайгаа нэгдэж салшгүй нэгэн зүйл болохыг хэлж байгаамаа. За энийг өөр үгээр хэлэх юм бол суурь гэдэг маань байгаль гэсэн. Байгаль гэдэг чинь үнэн байдал байхгүй юу? Нэг ёсны яг үнэн байдал тэр чигээр байж байгааг бид байгаль гэж. За тэгвэл зам мөр нь бид буюу бидний сэтгэл гэсэн. Тэр нь юу юм бэ гэвэл бидний хүлээж авах байдал. Үнэн юмыг бид хэрхэн хүлээж авч байна гэдэг. Тэрийг нь бид зам мөр гэд нэрлэж байгаа. Тэгэхээр энэний үр дүнд бид байгальтайгаа нэгдэж нэгэн мөн чанартай болно гэдэг маань бидний хүлээж авч байгаа байдал, үнэн байдал хоёр яг давхцаад яг нэгэн зүйл болохыг хэлж байгаамаа гэж ойлгож болно. За энэ бол одоо яг усан дотор ус холж байгаа юм шиг. Эсвэл усан дотор сүү холж байгаа юм шиг. Яг ингэж нэгдэж нэг болохыг хэлж байгаа. Эний чинь биднээс усанд холцсон усыг салгах амаргүй шүү дээ. Угаасаа салгана гэж байхгүй шүү дээ. Тэрнтэй л адилхан юм. Эсвэл тосонд холсон тос гэсэн ч болно. За энийг ингээ сүүнд холсон сүү гэсэн ч болно. Ерөөсөө бидэнд тохиолдоод байгаа бүх зовлон бол үнэн байдлыг бид буруу хүлээж аваад байгаагаас л гарч ийн гэж буддизмд үздэг. Үнэн байдал бидний хүлээж авч байгаа байдал хоёр зөрөөд байна гэсэн үг. За ингээд одоо үр дүнд нь бид эцсийн үр дүн бол энэ хоёр ялгаагүй нэгэн зүйл болж хувирахыг хэлж байгаа. За тэрийг бол бид одоо хоёргүй үзэл буюу хоёргүй бэлгүүн гэж нэрлэдэг. За энэ суурь, мөр, үр гурвын суурийг нь бид ойлгох ёстой. Зам мөрийг нь бид татуулах ёстой. Үр дүнгийн харин нээж илрүүлэх учиртай байдаг байна. За ингээд дадлагын хувьд дадлагыг нь аваад үзэх юм бол 3 янзын дадлага байдаг. Энэрл нэгүслийн дадлага, бясалгалын дадлага, бэлгүүний дадлага гэж ийм 3 төрлийн дадлага байдаг байна. За ингээд яагаад ийм 3 төрлийн дадлага байдгийг бэ гэвэл бидэнд 3 төрлийн сэтгэл байдаг учраас. За энэ 3 төрлийн сэтгэл нь юу юм бэ гэхээр бидний сэтгэлийн хөдөлгөөн, бидний оюунлаг сэтгэл, бидний муухай сэтгэл. Энэ 3. Энэ 3-т зориулаад ийм 3 дадлага байдаг байна шүү дээ. За ингээд юмыг мэдэхгүй муухай энэ сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүд зэрэг эдгээр 3 сэтгэл нь бидний юмыг хүлээж авах, үннээр нь хүлээж авах байдалд саад хийгээд бид юмыг байгаагаас нь шал өөрөөр тусгаж аваад байдаг байна. За ингээд сэтгэлийн хөдөлгөөн бидний энэ мэдлэг оюун тэгээд муухай сэтгэл. Энэ 3 чинь бидний үннийг яг үннээр нь олж харахад саад хийгээд тэрийг шал өөрөөр урвуулж ингэж харуулад байдаг байна. Эдгээрт зориулсан 3 дадлага нь одоо тэр сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүдийн одоо эсрэг гэдэг юм уу, тэрийг засах энэрл нэгүслийн дадлага. За ингээд одоо тэр оюунлаг сэтгэлийг нь ерөн дөглөх
ийм бясалгалын дадлага, мунхаг сэтгэлийг нь засах бэлгүүний дадлага гэсэн ийм 3 дадлагыг бид хийдэг байна. За тэгэхээр ойлгомжтой болсон бах. Энэрл нэгүслийн дадлагаар бид энэ сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүдийг багасгаж арилгах нь биш. За ингээд бясалгалын дадлагаар бид энэ элдв, шалдав, хэрэгтэй, хэрэггүй бодлуудыг хянах, сэтгэлд одоо орж ирээд биднийг амраахгүй байгаа, биднийг янз янзаар хөтлөөд янз янзын юм хийлгүүлээд байгаа энэ замбраагүй, захиргаагүй бодлуудыг эрхэндээ оруулах тийм дадлага юм аа. Нэг үгээр хэлвэл бодлуудаас ангиж ирнэ гэсэн үг. Тэгвэл эцсийн энэ бэлгүүний дадлагаар яадаг юм бэ гэвэл бид муухай сэтгэлээсээ салдаг байна. За ингээд бид одоо ёстой төгс төгөлдөр гэгэрэлд хүрдэг байна. Одоо жишээлх юм бол төгс төгөлдөр сэтгэлийн одоо чандад хүрнэ гэсэн үг. Эдгээр дадлагуудын төгсгөлд бид ертөнцийг үзэх төгс үзэлттэй болно гэсэн үг. Бидний үзэл бол одоо ингээд яг төгс төгөлдөрт хүрэх нь биш. Тэрийг л бид гитлэхүү гэж нэрлэдэг байгаа байхгүй. За өнөөдрийн энэ ширна гэдэг хичээл дээр бид одоо тэр бясалгалын дадлагыг нь юу болохтой танилцсанаа. Энийг бид одоо нэгднэгэнгүй судлан нэг ёсны нилээн гүнзгий судлана гэсэн үг. Тэгэхээр дараачийн 5, 6 магадгүй 7, 8 ч хичээл энэ бол цуврал хичээл. Тэгэхээр энэ амарлан оршихуй шамаата бясалгалын тухай байх нэ гэж ойлгоно. За ингээд амарлан оршихуйн бясалгал бол бидний сэтгэлийн тухай яригдана гэсэн үг. Тэгэхээр бид сэтгэлийг эхлээд бага сага ярина. Нэг их ярихгүй. Тэгтээ сэтгэлийн талаар бага сага мэдэж авах хэрэгтэй. Юуны төрөн бидэнд энэ бүдүүн сэтгэл гэж байдаг. Бүдүүн сэтгэл гэдэг маань бидний энэ 5 метр хүн, энэ 6 метр хүн мэдэрхүүн сэтгэлийг хэлж байгаа гэж. За энийг бол та бүхэн мэдж байгаа. Харах, сонсох, үнэрлэх, амтлах, хөрөлцөхгүй. Эдгээрийг хэлж байгаа. Эдгээр бүдүүн сэтгэлийн дараа бидэнд нарийн сэтгэл гэж бий. За нарийн сэтгэл гэдээ ярихаар та бүхэн урд нь сонсч ирсэн ч байж магадгүй. Буддизмд бид сэтгэлийн 51 үзүүлэлт гэж байдаг. Тэдгээрийг бид нарийн сэтгэл гэж хэлж байгаа. Энэ бол одоо бидний сэтгэлийн хөдөлгөөнийг хэлж байгаа гэж ойлгож болно. Эерэг, сөрөг нийлээд ийм сэтгэлийн 51 үзүүлэлт бидэнд байдаг. Энэ бол бидний нарийн сэтгэл юм аа. Эдгээр 51 үзүүлэлт дотор одоо нөгөө ойрын хорин ясванаас язорын 6 төвтгэр зэрэг мөн багтдаг. За энэ юу ах вэ гэхээр уур, хилэн, шунал, муухаг, эго, төөрөгдөл, буруу үзэл. Эдгээр 6-ыг хэлдэг. За тэгэхээр бидний энэ мэдэрхүүн сэтгэлийг бүдүүн сэтгэлгээд бидний энэ оюуны сэтгэхүйн үзүүлэлтүүдийг бид нарийн сэтгэлгээд нэрлэж байгаа. За ингээ сэрүүн үед биднийг сэрүүн байгаа үед бидэнд байж идэг тэр сэтгэл бол мөн л нэг сэтгэлийн хэлбэр юм. Тэгвэл унтаж байх үед зүүдний үед бидэнд байдаг сэтгэл бас сэтгэлийн нэг хэсэг юм. Гүн нойронд ч гэсэн юу ч боддоггүй нэг сэтгэл байгаа. Тэр бол бас л бидний сэтгэлийн нэг хэсэг юм. За ингээ эдгээрийг нийлүүлээд нарийн сэтгэл гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл сэрүүн ч байсан, унтаж ч байсан өдөр болгон бидэнд байж идэг энэ сэтгэлийг нарийн сэтгэл гэдэг байна шүү дээ. За жишээлх юм бол сэрүүн байгаа үедээ бид энэ ногоо юм байна, энэ цэнхэр юм байна, энэ маш буруу, энэ бол маш зөв. Юу гэнэ? Энэ их хүйтэн байх шүү, энэ их халуун байх шүү. Ингэж боддог энэ бүх сэтгэлийг бид нарийн сэтгэл гэж нэрлэдэг байна. За ингээд унтаж байх үед
зүүдэлж байгаа тэр сэтгэл гүн ойрны үеийн юу ч бододгүй сэтгэл. Эднүсийг нийлүүлээд бид нарийн сэтгэл гэж нэрлэнэ. За гэхдээ энэ сэрүүн байж байгаа үеийн сэтгэл чинь одоо тэр зүүдний гүн ойрны сэтгэлийг бодох юм бол арай жоохон илүү бүдүүн тал руугаа. Тэгээ зүүдэнд арай нарийсаад гүн ойронд бүр нарийсдаг байх юм. За тэгвэл одоо маш нарийн сэтгэл гэж байгаа. За энэ маш нарийн сэтгэлийг бид төгс төгөлдрөөр нь хизээ мэдэрдэг юм бэ гэвэл үхлийнхаа үеэр л мэдэрдэг. Төгс бус байдлаар бид багасаага бас мэдрэх тийм тохиолдлууд бий. Жишээлх юм бол бүр гүнзгий орсож явахдаа бид тэр одоо маш нарийн сэтгэлдээ орж очдог. Тэгтээ төгс бус байдлаар. Энэ нь төгс бус гэсэн үг. Энэ юу гүн ойр гэж юу гэсэн үг юм бэ гэвэл бидний энэ мэдрэхүүн сэтгэл арилцсан бидний сэтгэдэг сэтгэл бас арилцсан. Тийм үед байж байгаа оршин байж байгаа тэр сэтгэлийг нь бид маш нарийн сэтгэл гэх гэдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл хардаг сэтгэл унтчихсан, хардаг сэтгэл байхгүй болцсон, бидний боддог сэтгэл байхгүй болцсон, юу ч бододгүй тэр сэтгэлдээ орчхоор энэ бол маш нарийн сэтгэлдээ орчлоо гэж үздэг юм аа. За ингээд бидний мэдрэхүүн сэтгэл бидний боддог сэтгэлүүд идэвхгүй болчихсон, юу ч бододгүй тэр сэтгэлдээ орсон байхыг бид одоо маш нарийн сэтгэл гэж нэрлээд энийг төгс байдлаар нь хизээ үздэг юм бэ гэвэл зөвхөн үхлийнхаа үеэр л үздэг байна. За тэгэхээр судрын ёсонд бол бид ерөөсөө энэ 5 мэдрэхүүн сэтгэл болон энэ бидний юм боддог нарийн сэтгэлийг л судалдаг. Судрын ёсонд. Маш нарийн сэтгэлийг бол тэнд ерөөсөө ярьдаггүй гэсэн үг. Үхлийн үеэр бидний мэдэрдэг тэр сэтгэл хуусан. Бид хуусныг мэдэрнэ. Одоо гүн ойрны үед мэдэрч байгаа тэр хуусноос 100,000 дахин бараг илүү хоосон гэсэн үг. Тийм хүчтэй. Тэгэхээр гүн ойрны үед бид яадаг вэ гэхээр бид юу ч сандгүй, юу ч мэддэггүй, бид бүрэн тасардаг штэ. Тэрнээс чинь дахиад 100,000 дахин илүү хүчтэй тийм хоосныг мэдрэхийг бид зөвхөн үхлийнхаа үеэр л мэдэрнэ. Та одоо ингээд юу ч санахгүй байна. Энэ гэдэг чинь хоосон. Юу ч санахгүй тийм хоосон байдалд орчиж. Тэгвэл та юу ч санахгүй байж байгаагаа санаж байгаа шүү дээ. Тэр чинь байхаа л бодол. Тэр хоосны тухай бодол واخгүй. Хов хоос юм биш үү гэсэн бодол. За ингээд яг маш нарийн сэтгэлдээ хүрэхэд энэ юу ч бодохгүй байгаа сэтгэл чинь хүртэл тэнд аврагдаж чадахгүй. Тэрнээс чинь хүртэл хитийдэж гарна. Энэ бүр хов хоос маш нарийн сэтгэлд хүрэхийн тулд бид сарны гэрэл мэт цагаан гэрлийн огторгой, нарны гэрэл мэт улаан гэрлийн огторгой түнэр харанхуй зэргийг дамжина. Тэр хамгийн ихний сарны гэрэл мэт хоос огторгой, цагаан гэрлийн огторгой чинь л бидний гүн ойрноос 100,000 дахин илүү гүнзгий гэдэг шүү дээ. Тэр л аль хэдийн тийм гүнзгий. Тэгэхээр чи тэрнээс цаашаа гэхээр ерөөсөө маш нарийн сэтгэл гэж ярихаас шүү бидэнд оноох тийм нэр байхгүй байна. Тэгээ нэр ярих бити хэл тэр чи бидний бодлоос ч хитээсэн юм тэнд байгаад байгаа үст. Санаанд багтамгүй. Юу ч боддгоо тэр гүн ойрны сэтгэлээс чинь 100,000 дахин гүнзгийрээд цагаан гэрэл. Тэр цагаан гэрлээс чинь цаашаага дахиад 100,000 дахин гүнзгийрээд улаан гэрэл. Тэрнээс чинь цаашаа дахиад 100,000 дахин гүнзгийрээд хар гэрэл. Энд чи ерөөсөө санаа савнд багтамгүй юм энд яригдж байгаа. Тэгэхээр ингээд хов хоосон гэд ярихаар хүмүүс тэрийг яаж төсөөлөхөө мэддэггүй.
Хов хоосон гэдгийг төсөөлье гэх юм бол ерөөсөө гүн нойр. Та юу ч сандгүй тас өсөрцөн байдаг. Тэр чинь л хоосны тухай бодол юм. Хоосон гэж тэрийг хэлж байгаа бид. Тэгээ одоо тэрнээс чинь цаашаага 100,000 дахин гүнзгийрээд явчихна. За тэгээд тэр гэгэн гэрлийн өмнө бидний үзэх тэр хар гэрлийн огторгуй хүрэхэд хар гэрлийн огторгуй чинь дахиад дотроо 3 хэсэгтэй. Хар гэрлийн огторгуйн эхний хэсэг нь улаан гэрлийн огторгуйгаас 100,000 дахин гүнзгий. Хар гэрлийн огторгуйн дунд хэсэг нь эхнийхээ хэсгээс дахиад 100,000 дахин гүнзгий. Гэх мэтлэн цаашаа явна. Энд чи одоо ингээд ёстой юучгүй хоосны хоосон болоо явчихж байгаа үст. Тэгээд чин тэр хар гэрлийн огторгуйн голын хэсгийн юуч бодохгүй байгаа сэтгэл чин дахиад юуч бодохгүй байгаа гэсэн бодол юм. Дахиад бодол байж л байгаа тэнд. За ингээд маш нарийн сэтгэлийг төсөөлье гэвэл ерөөсөө юучгүй хоосон гэсэн энэ юучгүй хоосны бодлоос цаашаагаа гараад тэр ч гэсэн байхгүй болохыг хэлж байгаа. За ингээд одоо өстө нэг хоосын юм байж та гэсэн тэр бодол хүртэл арилаад юучгүй болцсны дараа бид юунд хүрдэг вэ гэвэл дотоод маш нарийн сэтгэлдээ хүрдэг. Дотоод. За ингэж байж энэ дотоод маш нарийн сэтгэлдээ хүрдэг. Дотоодын маш нарийн сэтгэл гэдэг маань ёстой нөгөө хизээч төрөөгүй, хизээч үхэхгүй тэр сэтгэлийг хэлж байгаа. Ингээд энд хүрэхэд одоо тэр дотоод маш нарийн сэтгэл ургана. Ургана гэж бид ярьж байгаа боловч тэр хизээч ургадаггүй, тэр үргэлж тэнд байсан. Тэрийг л та одоо олж харж байна. Олж харж байгаа мөч чинь энэ юм. За ингээд бид одоо гэгэн гэрлийн их гэж заримдаа нэрлэдэг дотоод авгаа маш нарийн сэтгэлдээ хүрч очих юм аа. Бидний одоо нөгөө нээж илрүүлэх гээд байгаа юм чинь энэ байхгүй юу? Энэ л юм. Энэ яд юм бэ гэхээр өнгөрсөн төрлөөс энэ төрөлд дамжиж явдаг юм чинь энэ юм аа. Өөрөөр хэлбэл бидний ухамсарын үргэлжлэл энд явж байгаа. Мэдрэхүйн сэтгэл мэдээж дамжиж явахгүй. Сэтгэхүйн сэтгэл мэдээж дамжиж явахгүй. Юу дамжиж явдаг юм бэ гэвэл энэ дотоод авгаа маш нарийн сэтгэлэл явна. Одоо бидний нөгөө буян нүглийг тэгээд явна гэд яриад байгаа чинь энэ сэтгэл юм. Тэгэхээр тэр буян нүгэл гээд байгаа чинь юу юм бэ гэхээр бидний энэ мэдрэхүйн сэтгэл бидний нарийн сэтгэл зэргээр карма үүсгэгдээд тэр карма үйл үүссний чинь өрн ул мөрн энэ маш нарийн сэтгэлд хадгалагдаад үлдчихэж байгаа. Тэрийг бид үйлийн үр гэж нэрлэдэг байна шүү дээ. Тэдгээр үйлийг чинь ул мөрн буюу энэ энерги нь дамжаад яваад байгаа. Төрлөөс төрөл дамжаад биднийг энд эргэлдүүлээд биднийг ингээд дахиад төрүүлээд аваад яваад байгаа юм чинь энэ үйлийн ул мөрөнд нь бахнэ. За ингээд энэ бүхэн чинь одоо нөгөө миний нэрлэлтгээр давлгаа юм. Давлгаа. Сэтгэл гэдэг чинь давлгаа. Давлгаа ирнэ, давлгаа буцна. За тэгээд энэ мэдрэхүйн сэтгэлээ бид гадаад давлгаа. За энэ сэтгэхүйн сэтгэлээ бид дотоод давлгаа. Маш нарийн сэтгэлээ бид нууц давлгаа гэд нэрлэж болно. За ингээд эднээс чинь гаднаасаа дотогшоо хүртэл бүгдээрээ давлгаа байх нэ. Хамгийн хүчтэй давлгаа хаана байна гэвэл гаднаа байна. Одоо бидний энэ 5 мэдрэхүүн давлгаа. Хамгийн бүдүүн хэлбэрийн хамгийн том давлгаанууд энд байна. За тэгээд нарийсаад ирэхээр одоо сэтгэлийн хөдөлгөөний давлгаа. За ингээ бидний одоо энэ хамгийн их бүдүүн хэлбэрийн давлгаатай мэдрэхүйн сэтгэл чинь стресстэй маш амархан. Энд чинь маш бүдүүн хэлбэрийн стресс яваад шүү дээ. Тэгэхээр хүн ингээд стресстэй ирэхээр за ерөөсөө юу ч бодохоо болё гэдэг тэр бодлого сэтгэл рүүгээ
тэмүүлдэг. За ингээд энэ стрессээс салахын тулд бид одоо гараад алах нь ямар нэгэн байдлаар одоо дэлгүүр хоршоо хийсэн ингээд сатаарахыг оролддог байна л да. Янз янзаар одоо энэ стрессээс салахын тулд сатаарал руу чиглэдэг. За ингээд кино үзэгч байдгийм үү, дасгал сургууль хийгч байдгийм үү, ямар нэгэн байдлаар та анхаарлаа өөр тийш нь чиглүүлээд ингээд тэрийг бодохгүй байх, тэр стресстүүлээд байгаа юмыг бодохгүй байх, тийм бодлогын тал руугаа одоо хөдөлж эхэлдэг байх юм. За ингээд тэр стрессээс салах тэр бодлогоо тал руугаа ингээд бид хөдлөхөд яг үдэ бүдүүн хэлбэрийн бодлосоо хамаагүй илүү нарийцаад ирчих. Хамаагүй илүү бодлогын төлөвт орж эхэлж. Тэгтэл тэнд бодол байгаа юу гэвэл мэдээж байгаа. Нарийн хэлбэрийн болохоос биш бодол байж л байгаа. Тэгэхээр бодол байна л гэдэг чинь давлгаа байна. Давлгаа байна л гэдэг чинь стресс байна л гэсэн. Ингээд юу ч бодохгүй сэтгэл рүүгээ ороод дахиад тэнд давлгаа байгаа учраас тэр давлгаа чинь дахиад стресс гэсэн үг учраас та одоо тэндээсээ салахын тулд дахиад нөгөө 5 метр хүлээгээ тэмүүлж эхэлж. Энэ 3 сэтгэл ингээд ээлжлээ л үүдэг гэсэн үг бидэнд. Эднээс чи бүгдээрээ стресс авахгүй бүдүүн нарийн хэлбэрийн. Тэгэхээр энэ 3 хэлбэрийг л бид дамжаал ингээд энэ биш үл за энэ тэгвэл энэ гэл ингээд дамжаал яваад идэх баг. За ингээд сайхан байгаль руу гарах, сайхан цэцэг ирвэхээ юу эдийн бүхнийг мэдрэх одоо тэр тал руу ингээд чаус ингээд энэ стресснээс л гарах гал янз бүр болоод хувираад яваад байгаа ч нэ нөхгүй. Энэ давлгаанаас яаж гарах юм бэ гэвэл маш нарийн сэтгэлдэл орно. Тэр маш нарийн сэтгэлд яг бүрэн төгс ордог үе нь зөвхөн хүлийн л үе. За одоо нэг удаа дахиад эхнээс нь хэлж өгье. Бүдүүн сэтгэл бол давлгаа. Давлгаар нь давлгаа утсан. Нарийн сэтгэл бас давлгаа. Давлгаар нь давлгаа утсан. Тэгвэл маш нарийн сэтгэл. Маш нарийн сэтгэл ч гэсэн давлгаа. Давлгаар нь давлгаа утсан. Тэгвэл энээс цаашаага дотоод давгаа маш нарийн сэтгэл гэдэгт хүрчиж ямар ч давлгаагүй тэр төвшөнд очно. Тэрийг бид төгсөөр нь хизээ үздэг юм бэ гэвэл хүлийнхаа үеэр л үздэг. Тэрийг чинь бид цаглашгүй ухамсар гэж нэрлээд тэрийг төгс байдлаар нь хүлийнхаа үеэр тэгвэл төгс бус байдлаар нь бид ухаан алдах одоо гүнзгий норсох мөн бяцлаглынхаа үеэр тэнд хүрч болдог. Бидний энэ мэдрэхүйн 5 мэдрэхүйн сэтгэл бол цагтай. Тэр төрн үхэн. Бидний сэтгэхүйн сэтгэл ч гэсэн цагтай. Цаг нартай тэр төрн тэр үхэн. Маш нарийн сэтгэл бидний юу ч боддоггүй тэр маш нарийн сэтгэл ч гэсэн цагтай. Төрн бас үхэн. Тэгэхээр дотоод авгаа маш нарийн сэтгэл гэдэг бол цаглашгүй. Цаглашгүй ухамсар болчихж байгаа. Тэр нь цаг байхгүй. Төрөхгүй. Төрөх үгүй. Өөхөх үгүй. Тэр сэтгэлийг бид цаглашгүй сэтгэл гэж нэрлэдэг юм аа. Одоо бидний өнөөдрийн энэ яриад байгаа энэ шигна гэд амарлан оршихуй чинь энэ сэтгэлүүдийн яг алин дээр нь бид ажиллах гэдэг юм бэ гэж. Мэдээж мэдрэхүйн сэтгэлээр бид шинэ хийхгүй. Тэгэхээр энэ сэтгэхүйн сэтгэл юм. Сэтгэхүйн сэтгэлээр бид одоо амарлан оршихуйн бяцлаглыг хийдэг байна. За энийг яагаад ингэж дэлгэрэнгүй яриад байгаа юм бэ гэвэл би та бүхнийг маш хурдан дүгнэлт бити хийчихээсэй гэж бодсон доо. Энэ маш хурдан дүгнэлт хийх зүйл энэ биш байхгүй. Тийм учраас би та бүхэнд энийг ингээ маш нарийн одоо тайлбарлаж өгч байгаа нэг юм. Сэтгэл гэдэг чинь ерөөсөө ийм л бүтцтэй байдаг юм байна шүү. Тэгээд
нэх амархан юм шиг бодчих гээд байгаа. Үгүй, тийм амархан зүйл биш. Магадгүй та бүхэнд маш ойлгомжгүйч сонсогдож магадгүй тэгтээ ерөнхийдөө бол дүр зураг нэг иймэрхүү гарч ирэх нь шүү дээ. Тэгэхээр энэ шамаатта бяцлаглыг бид бүдүүн биеэр, одоо энэ байж байгаа бүдүүн биеэр, энэ бүдүүн сэтгэлээр, одоо бидний энэ ёстой амардаггүй, бидэнд амар заяа үзүүлдэггүй энэ бодлуудын бүдүүн сэтгэлээр дадуулах юм аа. За, энэ бүдүүн сэтгэл, бидний энэ шинэ дадуулах гэдэг бүдүүн сэтгэл биш. Энэ чинь өөрөө 3 чанартай. 3 шинж чанартай. За, нэгдүгээрх нь хэлбэр дүрсгүй, өнгөгүй. Хэлбэр дүрс, өнгө байхгүй. Халуун хүүтэн гэсэн энэ температур байхгүй мэдээж. За, энэ бол эхний шинж нь байна шүү дээ. Ямар ч хэлбэр дүрсгүй маа гэж. Хэлбэр дүрсгүй гэдэг чинь хоосон. Тэгэхээр биднээс энэ хоосон чанар яриаггүй шүү дээ. Зүгээр л энэ хоосон гэдэг үгийг хэрэглэж байгаа. За, хоёр дахь чанар нь юмыг мэдэх ийм ухаарах тийм чанартай байдаг. Юмыг мэдэж ухаардаг чанартай. За, гурав дахь нь бүх үзэгдэл тодрох тэр суурь нь болж өгдөг чанартай байна. Бүх үзэгдлийн суурь болох чанартай байх нь шүү дээ. За, энэ бол бидний сэтгэл. Бидний сэтгэл ийм 3 чанарыг агуулдаг байна. За, бидний сэтгэл бол одоо сурсан мэдлэг, сураагүй мэдлэг гэж энэ 2 мэдлэгийн нөлөөнд оршдог. Энэ 2 мэдлэг байхгүй л бидний сэтгэл гэж байхгүй. Тэгэхээр бидний сэтгэл гэдэг бол энэ 2 төрлийн мэдлэгээс л тогтж идэг байна. Энэ сурсан мэдлэг, сураагүй мэдлэг гэдгийг бас өөрийн ном, бусдын ном гэж нэрлэх нь байдаг. За, эсвэл энэ одоо сураагүй мэдлэг гэдэг нь бидэнтэй хамт төрсөн тэр мэдлэгийг хэлж байгаа. Уур хилэн, хайр, инрэл энэ сөрөгч байж болно, эерэгч байж болно гэсэн үг. Уур хилэн гэдэг бол сөрөг сэтгэлийн хөдөлгөөн, бидэнтэй хамт төрсөн. Бид хаанаас ч уурлахыг суралцаагүй. Хайр гэдэг бол эерэг сэтгэлийн хөдөлгөөн. Бидэнтэй хамт төрсөн. Бид хаанаас ч хайрыг суралцаагүй. Тэгвэл одоо бидэнд сурсан мэдлэг гэж байна. Сурсан мэдлэг гэдэг бол энэ амьдралдаа бид сурч авсан. Одоо би Монгол хүн, би төвд хүн, би буддист, би христ гэдэг юм уу? Энэ бүхэн чинь бидний сурсан мэдлэг байдаг байна. Энэ 2 мэдлэгийн нөлөөгөөр бидний сэтгэл явж идэг. Энэ нөлөө байхгүй л бидэнд сэтгэл гэж байдаггүй байна. За, тэгэхээр энэ 2 нөлөөг, энэ сурсан мэдлэгийг нь бид гадаад нөлөө, сураагүй мэдлэгийг нь бидэнтэй хамт төрсэн тэр мэдлэгийг нь бид дотоод нөлөө гэж нэрлэдэг байна. Тэгэхээр энэ гадаад нөлөө бол ерөөсөө төр зургийн гэсэн. Төр зургийн л нөлөө. Энэ л насны. Нөгөөх нь болохоор хамт төрсэн бахна шүү дээ. Тэгээ энэ 2 нөлөө байхгүй л бидний сэтгэл байхгүй гэж би хэлсэн. Товчоор хэлэх юм бол бидний сэтгэл гэдэг чинь ерөөсөө л нөлөө. Энэ 2-ын л нөлөө. Дотоод гадаад 2 нөлөө биш шүү дээ. Сурсан мэдлэг, сураагүй мэдлэг, өөрийн мэдлэг, бусдын мэдлэг. Юу гэж нэрлэнэ хамаагүй. Энэ 2 нөлөөнөөс л бидний сэтгэл бүтчихдэг. За, энэ дотоод нөлөөгийн та бас үйлийн нөлөө гэж нэрлэж болно. Үйл. Гадаад нөлөө гэдэг нь одоо бидний шашин шүтлэг, соёл иргэншлийн нөлөө хэлж байгаа. За, тэгэл улс төр, шинжлэх ухаан, гүн ухаан, эдийн засгийн энэ бүх нөлөөг чинь бид гадаад нөлөө, тэгээд үйлийн тэр дотоод нөлөө, энэ 2 нөлөөгөөр бидний сэтгэл бүтэж байдаг байна. Энэ 2 нөлөө байхгүй л сэтгэл гэж тэнд юм байхгүй. Сонин байгааз. Тэгэхээр одоо ноёд хатагтай нараа. Бид ерөөсөө сэтгэлгүйгээр байна гэж юу гэдгийг мэдэхгүй. Сэтгэлээсээ ангид би сэтгэл хоёроо ингэж салгаад ямар ч сэтгэлгүй
сэтгэл бидэнд байхгүй тийм байдлыг бид яаж ч мэдрэх тийм арга байдгүй. Юуг мэрэмдэ? Ямар сэтгэлгүй байдлыг бид яаж тийм байхаа мэддэггүй гэсэн үг. Тэгээд тэр сэтгэл чинь бидэнд зовлон амсуулаад байна шүү дээ. Бид сэтгэлгүй яаж байхыг мэдэхгүй, тэгэхээр бид зовлонгүй яаж байхыг мэдэхгүй л гэсэн үг. Сэтгэл чинь байхгүй л та тэнд байхгүй гэсэн үг. Сэтгэл би гэхээр миний сэтгэл ч юм шиг тий. Сэтгэл гэдэг бол яг ийм халуун шилэн аяг шиг. Ойлгосноо? Сэтгэл гэж байхгүй л та байхгүй. Та байхгүй юм шиг. Тэгээ сэтгэл нь байхаараа зовоод идэг. Тэгэхээр ч одоо яах юм? Одоо яавал болох гээд байгаа? Ойлгомжгүй болчихж байгаа үст. Сэтгэл гэж байхгүй л та байхгүй, сэтгэл нь байхаараа та зовоод идэг. Тэр сэтгэл чинь таныг зовлонд байлгаад идэг. Одоо яг яах юм? Тэр сэтгэл гэж байхгүй л би байхгүй. Энэ бол одоо тийм их тааламжтай чиглэлийн биш. Тэгэхээр одоо сэтгэлтэйгээ байгаад зовоод байж ах нь илүү дээр юм уу гэж бодох гэдэг шүү дээ. Энэ ч гэсэн тийм сайн сонголт биш байна. Тэгэхээр энэ хоёрын зааг дээр ирээд бид ингээд нэг ёсны төөрөгдөлд орчиж байгаа. Одоо яах вэ? Төөрчж байгаа гэсэн үг, замаа алдаад. Тийм үү? Хаашаа явах вэ? Аль нь юм бэ? Аль нь явах юм бэ? Та яг халуун шилэн аяг атгацсан юм шиг. Та тэрийг тавиад явуулчих юм бол шилэн аягуунаа хагарчих гээд. Бариад ах юм бол та түлэгчих гээд шүү дээ. Гарчин түлэгчих гээд. Тэгэхээр энэ глассыг, энэ шилэн аягийг хагалж марчгүй байна. Тэгтээ та бас түлэгдэж марчгүй байна шүү дээ. Яах ёстой? Би болон бидний сэтгэлтэй яг л ийм харьцаа тулгарч чадах. Яг ийм байдалд бид орчоод байна гэсэн үг. Бид энэ сэтгэлгүйгээр бид гэж байхгүй юм чи энэ сэтгэлгүйгээр бид яаж амьдрахаа мэдэхгүй. Тэгээ энэ сэтгэлтэй байгаад авахаар бид зовоод байна шүү дээ. Тэгээ бидний сэтгэл гэдэг чи бидний баг пассворд шиг юм ахна шүү дээ. Биеийн байцаалт. Сэтгэл байхгүй л биднээс байхгүй. Пассвортгүй биеийн байцаалтгүйгээр та хинч биш болчих шүү дээ. Бидний энэ сэтгэл гэдэг маань энэ ертөнцид биднийг ирэхэд ерөөсөө байх ёстой анхны нөхцөл тэр. За энэ яагаад биднээс ийм байдалд орчоод байгаа юм бэ гэхээр бид ерөөсөө өөрсдийгөө гэж бодохоор өөрсдийнхөө сэтгэлийг л гэж боддог. Энээс цаашаа бидэнд мэдэх юм байхгүй шүү дээ. Та өөрийгөө гэхээр л таны сэтгэл гэхээр л та байдаг. Та өөрийгөө сэтгэлээсээ одоо сэтгэлгүйгээр та өөрийгөө мэдэхгүй. Сэтгэл гэж надаас өөр зүйл биш. Би гэж сэтгэлээс өөр зүйл биш. Би байна уу, та байна уу? Би байна, та байна гэж ярьж байгаа чинь л миний сэтгэл, таны сэтгэл л үсттэй. Миний би гэдэг байгаа чинь миний сэтгэл байгаа юм шүү дээ. Сэтгэлээ л хэлдэг бид. Энд бид одоо энэ өөрийгөө олж нээж илрүүлээ гэж юу яриад байгаа юм бэ гэхвэл энэ сэтгэлээсээ хитийдээд өөрийгөө олоо л гэсэн үг. Сэтгэлээс цааш нь давж гаралтаа гэж. За ингээд бидний сэтгэл гэдэг бол одоо бидний үгийг сонсдоггүй нэгдүгээрт. Тэгээ бидний хүссэн зүйлийг хийдэггүй. Нэгдүгээрт биднийг сонсдоггүй, хоёрдугаарт бидний хүсэж байгаа зүйлийг хийдэггүй. Тэгэхээр энэ бол ёстой хамгийн муу гэрлэлттэй адилхан юм а. Би энэ сэтгэлтэйгээ байна гэдэг бол маш муу гэрлэлт гэж зүйрлж болно. Одоо хамгийн муу гэрлэлт ямар байж болох вэ? Тэрийг л зүйрлэн бодож болно. Хэн энийг хүсэх юм? Хэн ийм байдлаар гэрлэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Хэрвээ миний сэтгэл миний эхнэр байсан бол 7 хоногийн дараа л би шууд салах байсан. Миний эхнэр миний сэтгэл шиг байдаг бол би бол 7 хонохгүй. Тэгсэн мөртлөө яагаад би энэ сэтгэлтэй ингээ зууралдаад байгаад байгаа юм бэ гэвэл надад сонголт байхгүй байхгүй юу?
Энэ чинь миний хүслээр болохгүй шүү дээ. Сонголт байсан бол айл дээр би энэ сэтгэлээс салчихсан баг. Даанч надад үндэл сонголт алгаа. Над байгаа л энэ. Яах ч арга байхгүй. Хүслээр болдог байсан бол айл энэ сэтгэлийг би орхицсан байгаа. Дахиад би чамайг харахыг ч хүсэхгүй байна гэдээ орхицсан байгаа. Хэрвээ та надаас өвсөн багшаа та өөрийнхөө сэтгэл дуртай юу гэвэл би тийм ээ одоо дуртай л гэл. Өшөө надад арга байхгүй ч одоо яах вэ? Тэгээд ч эн чинь буруу асуулт штэ. Энэ байж болохооргүй асуулт байхгүй. Ямар ч хариулах боломжгүй асуулт асууж штэ. Энтэй адилхан бас та энэ амьдралдаа дуртай юу гэж асуух юм бол энэ ч гэсэн бас буруу асуулт штэ. Энд чи одоо дуртай байна уу, дургүй байна уу? Аль хэзээ хитрхи оройтсон биз дээ энийг асуухад. За тэгээд яагаад юм байна гэхээр бидний сэтгэл маш хатуу тэмдэг чанартай. Маш том эготой гэсэн үг. Маш том тэмдэг чанар, маш хатуу. Яста өөрчлөхөд маш хэцүү. Яста вау. Энийг нэрээ яалтай нь үлээ тий. Энэ сэтгэлээс салдаг цөөхөн хитгэн тийм моментууд байдаг. За ерөнхийдөө 3 тийм үе байдгаа гэж үзэж болно. За тэрний нэг нь инээхэд. Хаахаа хүүхүү болоод сайхан инээхэд тэр үед таны сэтгэл танаас салж идэг. Тэгтээ богино хугацаагаар. Богино хугацаагаар ч гэсэн та нэг хэсэг тэр жоохон зайд сэтгэлээс ангиж орч идэг байна шүү. Хэдхэн секунд ч байж магадгүй. Тэгтээ та нэг сайхан инээхэд богино хугацаагаар ангиж орч идэг байна. За ингээд нойрсох үед мэдээж сэтгэлээсээ багасга хүнд ирдгөө. За ингээд эцэст нь үхлийнхаа үеэр. За ёстой жинхэнэ саландаа үхлийнхаа үеэр. За энэс гадна хэд хэдэн өөр үеуд бий. Ер нь бол байх боломжтой хүн сэтгэлээсээ төр зур хэдхэн секундээр ангижрах тийм боломжтой үеуд байдаг байна. За ингээд сэтгэл гэдэг маань хоёр нөлөө, сурсан мэдлэг, сураагүй мэдлэг, гадаад нөлөө, дотоод нөлөө. Сэтгэл энэ нөлөө хоёрыг бид салгаж чадахгүй. За тэгээд нөгөө талаар сэтгэл гэдэг маань би гэдэг маань сэтгэл. Би өөрийгөө сэтгэлээс салгаж чадахгүй. Энэ хоёрыг би салгаж чадахгүй. Тэгэхээр сэтгэл гэдэг чинь нөлөө, би сэтгэлээсээ салж чадахгүй гэдэг чинь би нөлөөнд дор байна л гэсэн. Буддизмд биш үү? Танд хэрвээ ямар нэгэн нөлөө байгаа л бол та чөлөөтэй биш байна гэж үздэг. Та юмны нөлөөнд л байгаа бол чөлөөтэй биш байна. Чөлөөтэй биш байна гэдгийг чинь нөгөө утга нь зовлон юм аа л баггүй. Чөлөөтэй биш гэдэг чинь л зовх юм аа л гэсэн. За одоо тэгэхээр л бидэнд шянай буюу шамата амьдралын оршихуйн бясалгалыг сурах шаардлагатай. Буддизмд энэ бидний сэтгэлийг заанаар төлөөлүүлдэг. За заан гэдэг бол маш хүчрхэг амьтан, дийлдэшгүй. Энэ орчлон дээрх хамгийн хүчрхэг амьтдын нэг бол заан юм аа. Тэгэхээр энэ чинь зүгээр л төлөөлүүлж байгаа байна шүү дээ. Бэлэгдэж. Сэтгэлийг бид заанаар бэлэгддэг байна. Тэгэхээр энэ заанаар бэлэгж биднес зааныг их муу амьтан гэж хэлээд байгаа юм биш шүү дээ. Энэ чинь зүгээр л бэлэгдэл байхгүй юу? Би хувьдаа гэхэд би хизээч зааныг амьдаар нь үзээгүй. Тэгсэн мөртлөө би заанд маш дуртай. Би бол заанд дуртай. Тэгэхээр тэр нь би сэтгэлдээ дуртай гэсэн үг бол биш юм шүү дээ. За яагаад ийм хүчрхэг амьтнаар төлөөлүүлсэн бэ гэхээр л ойлгомжтой. Таны сэтгэл гэдэг бол маш их хүчийг агуулдаг. Таны сэтгэл таныг диваачнд ч аваачна. Таны сэтгэл таныг тамд ч аваачна. Тийм их хүч таны сэтгэлд агуулгаддаг. Сэтгэл таныг жаргаач чадна,
сэтгэл таныг зовоож чадна. Тийм их хүч сэтгэл дагуулдаг. Сэтгэл таныг гитэлж гэгэрүүлж чадна. Сэтгэл таныг бүр хүлээд тамалж чадна. Сэтгэл таны зөвч замд байх бололцоотой, сэтгэл таны бурууч зам байх бололцоотой. Сэтгэл гэдэг бол ерөөсөө таны хамгийн том дайсан юм шүү дээ. Дайсан байхын зэрэгцээгээр таны хамгийн сайн нөхөрч байх бололцоотой. За ингээд одоо бид сэтгэлийг заанаар төлөөлүүлээд тэгээд одоо итвэхтэй сэтгэлийг нь бид сармагчангаар төлөөлүүлдэг. За тэр сэтгэлийн итвэхтэй байдлыг нь бид сармагчангаар дүрслүүлээд ямар ч итвэхгүй тийм бүүдгэр байдлыг нь бид туулайгаар төлөөлүүлдэг байна. За энийг өөрөөр хэлэх юм бол сармагчангаар бид одоо бидний энэ догширсан сэтгэл, бидний боддог сэтгэл, бидний энэ амарч чаддгүй, амарч заяа үзүүлдэггүй сэтгэлийг сармагчангаар төлөөлүүлж байгаа. Бидний энэ ядаргаатай сэтгэл, бидний энэ стресстэй сэтгэлийг сармагчин гэж байгаа. За ингээд та бүхэн Шамата бяцлаглалын шүтэн зураг энэ Амарлан оршихуйн 8 үе шатыг дүрслэн үзүүлсэн тэр уламжлалт зургийг хэрвээ мэддэг бол, тэрийг харж исэн бол, тэр зурган дээр заан, тэгээ зааны хүзүү биш арт талд нь сармагчин байгааг та бүхэн тэр зурган дээрээс мөн харж болно. Уучлаарай, сармагчин биш, туулай. Туулай тэр ард нь байж байгааг та бүхэн харж болно. Энэ туулайгаар бидний бүүдгэр сэтгэлийг, бидний сэтгэлийн живсэн байдал, унтаарсан байдал, ядарсан байдал, цуцсан, гунигэлсэн, гутарсан юу ч үл хэрэгсэх тийм сэтгэлийг бид туулайгаар төлөөлүүлдэг байна. За ингээд эхлээд сармагчин, дараа нь заан, тэгээ зааны ар нуруунд дээр сүүл хэсэгт нь туулай байж байгаа. Одоо бол яг бидний сэтгэл яг ийм дараалттай байна. За тэгэхээр энэ зураглалыг та сэтгэлдээ үүсгэх хэрэгтэй. Эхлээд сармагчин, араас нь заан, тэгээ зааны нуруунд дээр арын хэсэгт нь туулай. За ингээд та энийг дотроо дүрсэлж бодох юм бол сармагчин эхлээд, за тэгээ сармагчингийн гарт зааны хушуу атгастай байгаагаар. За тэгээ зааны сүүлнээс туулай зүгтсэн байгаагаар ингэж дүрсэлж бас болно. Яг бидний одоогийн байж байгаа сэтгэл тэр байхгүй. Зохион байгуулалт нь. Тэгэхээр энийг яаж тайлбарлах вэ гэхээр заан гэдэг маань бидний сэтгэл шүү дээ. Энэ заанд чинь ийм хоёр нөлөө байгаад байгаа үст. Тэр хоёр нөлөөг нь сармагчин туулай хоёроор төсөөлүүлчих. Нэг нь бол сармагчин тогширсон сэтгэл, туулай нь бүүдгэр сэтгэл. За ингээд сэтгэлийн хэтэрхий итвэхтэй байгаа тэр сэтгэлийг нь сармагчангаар төлөөлүүлээд тэр нь бол одоо бидний шунал, уур, голчлон шунал байдаг. Бидний сэтгэлийн энэ хоёр чанар их итвэхтэй ажиллаж идэг байх нь шүү дээ. Ердийн үед. За ингээд туулайгаар дүрслүүлсэн тэр живсэн сэтгэл, унтаарсан сэтгэл, бүүдийсэн сэтгэл, одоо ерөөсө бууж өгсөн, юугч үл хайхрах тэр ядарчсан, цуцсан тэр сэтгэлийг бид муухагтай зурлж байгаамаа. Тэр бол муухаг юм. За одоо яах вэ гэхээр одоо энэ Амарлан оршихуйн бяцлаглаар бид энэ зааныг номхруулна шүү дээ. Та тэр зааныг хүлэглөөд дуртай зүгтээ залах хүсэлт. Тэр бол одоо бидний зорилго. Зэрлэг галзуу зааныг хүлэглөөд явах, сэтгэлээ хүлэглэх хоёр яг адилхан. За үүний тулд эхлээд зааныг бид олох хэрэгтэй. Тэр зааныг номхруулахын тулд эхлээд бид олох шаардлагатай шүү дээ. За ингээд эхлээд зааныг олно. Тэгээд зааныг номхруулна. За зааныг номхруулахад бидэнд нэг багна хэрэгтэй. Багна.
уйх нь биш тэр зааныг баганд. За ингээд энэ багнаас гадна бидэнд одоо олос юм уу гинж хэрэгтэй. Өөр юу хэрэгтэй байх вэ? Та бүхэн бодоод үзээрэй. Тэр багнаас зааны хөлийг уйх тийм олс юм уу гинж хэрэгтэй. За тэгээд эцэст нь бидэнд дэгээ хэрэгтэй. Цалам. Уурга гэдэг юм уу? За багш болохоор дэгээ гэж хэлсэн. Бид үүнийг уурга юм уу цалам гэж ойлгоно. За энэ уурга биш баргалж сава мод юм шиг байна. Сава мод юм шиг байна. Жохон баг зэргийн үзүүртэй. Тэгээд уламжлал ёсоор хэрэгэлдэг гэж байна. За тэгээд энэ яагаад юм бэ гэвэл заан их зузаан арьстай байдаг юм байна л да. Тэгэхээр хэр баргийн юм хүрхээр мэдрэхгүй учраас нэг жоохоо өчүүхэн саваагаар хүрэх юм бол тэрэнд юу ч мэдрэгдэхгүй учраас. Тийм учраас энэ анхаарлыг нь татахын тулд юм шүү дээ. Бидэнд ийм үзүүртэй саваа хэрэгтэй байх нэ. Та одоо ингэ заанд нэг илэх ч юм уу нэг гайгуухан зүгээр хөөрөхөд бол тэр нэг их юм анзаарахгүй гэж би бодож байна. За тэгээд ингээд үзүүртэй модоор ингэж анхаарлыг нь татах тийм л зорилготой. Энэ зүгээр одоо бэлэгдэл юм шүү дээ. Та бүхэн зааныг үзүүртэй юмар хатах гэж ингээд одоо сэтгэл шаналсны хэрэггүй. Энэ бол зүгээр л бэлэг тэмдэг юм. Одоо ч хүмүүс маш эмзэг болчихсон ийм цагт биднээс одоо ямар үг хэрэглэхээ бас бодож явахгүй л зүгээр байж байгаад нэг жишээ авсан чинь хүмүүсийг гомдоочч магадгүй л юм. Тийм учраас та бүхэнд би дахин сануулж хэлээд байгаа. Энэ бүхэн бол зүгээр бэлэг тэмдэг юм шүү гэж. Тэгээ иймэрхүү жишээ авахгүй юм бол одоо өөр яаж энийг тайлбарлахаа би мэдэхгүй юм л да. Тийм учраас л би ийм жишээ авж байгаа. За ингээл 92-ын харьцаа гэрлэлт гэж би ярьдаг. Тэрэнд бол нэг сэтгэл өгдөөд авах шаардлага байхгүй. За заримдаа ингээл өхөр нохоо шиг өхөр шиг гэл ингээл ярьдаг. Тэр бүхэнд амьтныг би муу хүн бол сайн энтер гэж ялгаж хэлж байгаа юм тэнд байхгүй шүү. Та бүхэн ойлгох хэрэгтэй. Энэ бүхэн бол зүгээр ойлгуулахын тулд татж байгаа жишээ юм аа гэж. Одоо юм чэрч болохоо болчихсон ийм хэцүү үед амьдарч шүү дээ бид чинь. За ингээд одоо сэтгэлийн 3 чанарыг дахин та бүхэнд давтан хэлье. Сэтгэл гэдэг бол өнгө дүрсгүй ийм чанартай, хуусан чанартай. 2-дугаарт одоо юмыг мэдэх тийм чанартай. Юмыг мэдэж ухаарах чанартай. 3-дугаарт юмс үзэгдэл ургахын суурь нь болох чанартай байдаг байна. За ингээд энэ шамата бясалгалд энийг бид одоо яаж хэрэглэх юм бэ гэхээр заанаар бид сэтгэлээ төлөөлүүлсэн. За сэтгэлийн 2 чанарыг сармөгчин болон туулаагаар төлөөлүүлсэн. Одоо энэ баг нь юу төлөөлж байгаа юм бэ гэвэл бидний бясалгалын объектыг төлөөлж байгаа. Төвлөрлийн объект. Та хаана нэгтээ хаана төвлөрөх ёстой юм. Тэр чинь энэ багнаар төлөөлүүлж шít. За ингээ бидний бясалгалд бол одоо энэ төвлөрлийн объект нь юу байж болох юм бэ гэвэл бидний амьсгал байж болно. Бидний бие байж болно. Эсвэл биенээс гадна ийм хар бүрхий диск бүрхий чулуу янз бүрийн юм байж болно. За ингээд эсвэл бурхан эсвэл жижигхэн харцыг бүрхий чулуу юу ч үж болох нэ. Энийг бид багнаар төлөөлүүлж байна. За ингээд тэр одоо олос сава мод 2 нь бидний дурдл мэдэмсрийг төлөөлж байгаа гэж ойлгоно. За дурдл гэдэг нь таны сэтгэлийг нэг юмн дээр ингээд барьж яахыг хэлж байгаа. Мэдэмсэр гэдэг нь тэр сэрэмжтэй байдлыг нь хэлж байгаа. Тэр яг тэндээ байна уу, тэндээс алдагдчих гин үү гэдэг тэр сэрэмжийг нь бид мэдэмсэр гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл дурдл гэдэг нь тэр анхаарлаа төвлөрүүлээд байгаа зүйлээ мартахгүй гэсэн үг. Мартахгүй.
Зурган дээр энийг тэр олсон юм уу? Гинжээр төлөөлүүлсэн байна шүү дээ. Та одоо ингээд сэтгэлээ тэр зааныг аваачаа тэр баганд ингээд олсоор уйчлаа шүү дээ. Гарнаас нэх юм уу, хөлнөөс нэх юм уу арамжчлаа. Тэгэхээр заан ерөөсөө тэгж уягдаж тасаагүй байгаа эхлээд. Тийм уяатай байдалд тасаагүй байгаа байхгүй. Тэр ерөөсөө дурд зоргоор юу дуртайгаа хийгээл явдаг байсан бол одоо тэрийг та барьж аваад баганд хүлчиж шít. За ингээ бариад уйчхаар чинь тэр энэ дуртай байхгүй. Тэр ерөөсөө бүх хүчээрээ тэндээс гарах гэж суллагдах гэж оролдоно. За тэгэхээр л одоо тэр дуртай байхгүй гэдэг чинь л бидэнд маш бүх баг нь бидэнд маш бүх тасархааргүй олос гинж хэрэгтэй гэсэн үг. Тэгээ тэр зүтгэл баг айгуул бол орилоод ингээд тэр багнаас суллагдах гад ингээд зүтгэж ич магадгүй. Тэгэх юм бол та тэр зааны өмнө гарч зогсоод тэр үзүүртэй саваа модоор баг зэрэг цохино. Ингээд таныг тэр модоор ингээд хүрэхтэй зэрэг чинь тэр заан жоохон одоо ухамсарлна, жоохон баг зэрэг сэрэмж төрхнө шүү дээ. Гэт ингээд жоохон сэрэмж төрөөд ухарна. Тэр үнтэй яг адилхан. Та одоо таны сэтгэл ингээд байж байна. Та өмнөө тэр нэг жижигхэн бөөрийнхи харч болооч юм уу? Диск тавиад тэрэн дээр анхаарлаа яг аваачаад төвлөрүүлнэ. Бэхлэнэ. Таны сэтгэлийг тэр төвлөрлийн объектн дээр яг барьж явах тэр зүйл чи юу юм бэ гэх юм бол дурдл. Тэр дурдл бол зааны хүлсэн олс. За ингээд таны дурдл тийм их хүчтэй байж чадахгүй ингээд багсаа төвлөрөл алдагдаад ирэхийн үед одоо тэр уяас алдуурах гад ингээд ирэхийн үед одоо танд мэдэмсэр хэрэгтэй байна шүү дээ. Одоо энэ сэрэмжтэй сэтгэл чинь. Энэ бол одоо яг ингээд таны сэтгэлийн нэг нөгөө нэг тал нь хей чи алдах гэдэг шүү наадахаа гэд ингэж хэлж байгаа мэт сэрэмжлүүлнэ. Ингээд нөгөө сава модоор чичилж байгаа мэт ингээд сэрэмжлүүлэхээр чинь та буцаад нөгөө төвлөрлийн объектн дээр буцаад ирнэ шүү дээ. За ингээд одоо энэ шинэ хэмэх бяцлаглалын төвлөрөх бяцлаглалын тогтоох бяцлаглалын ерөнхий дүр зураг бол одоо ингэж гарч ирж байгаа. Тэгэхээр энэ хичээлээ бид дараагийн хичээл дээр үргэлжлүүлнэ. Одоо энэ удаагийн хичээлийг сайн мэдээтэй төгсгөе гэж бодож байна. Хэсэг хугацаагаар та энэ дадлагыг ингээд хийгээд ирэхээр одоо нөгөө заан чинь тэр баг нь олс зэргийг хүндэтгэж эхэлнэ шүү дээ. Одоо ойлгож эхэлнэ багсаг. Тэгэхээр танд тэрийг заавал тийм сава модоор байн хадгаж авах шаардлагагүй болно гэсэн юм сайхан мэдээтэйгээр энэ удаагийн хичээлээ гадаалъя. За та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин золгоцгоё.